Миний хувьд 1993 оноос Нэгтлэн бодох хүртгэлийн мэрэгжлийн зөвлөлийн гишүүн дарга Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын гүйцэтгэх захирал дэд ерөнхийлөгч 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учраас одоо тэр цагаас хойш 33 жил гэсэн үг. Одоо ярих, дуурсах ийм ажлууд бол зөндөө байх юм аа. Тэгээд ажиллаж явах хугацаанд бол институтынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, дүрм журмыг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах, гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг улам төгөлдржүүлэх, гадаад харилцаагаа сайжруулах, төрийн байгууллагуудтай, бизнесийн байгууллагуудтай, ихтэй сургуулиудтай хамтран ажиллах талаар бол ихээхэн анхаарч бид одоо их ажлуудыг хийсэн байна. За эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд ихтэй сургуулиудын Нэгтлэн бодох хүртгэлийн тэнхимтэй хамтран багш нарын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байлаа. За мөн байгууллагынхаа материаллык баазыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх гэх мэт ажилд анхаарч за энэ үед Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтын ажлын одоогийн энэ байрыг одоо байрч гүйцээгээд ингээ ашиглалтанд авч байлаа. 2012 онд Өмнөд Африкийн бүгд найрамд улсад болсон Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны удирдах зөвлөлийн хурлаар Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтыг Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооны жинхэнэ гишүүн болох ажлыг бид одоо зохион байгуулж тэр хуралд оролцож одоо гэрчлэгээ гардаж авч ирсэн явдал бол бидний хувьд бол бас нэг юм сайхан үе байсан. Тэр үед бол институт өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх нь зөв юм аа гэд институтын сонин сэтгүүлүүд гаргаж ирсэн. За гадаадын мэрэгжил нэгт нөхдүүд, за олон улсын байгууллагууд, ижил төстэй мэрэгжлийн байгууллагуудтай бол нэгт хамтран ажиллаж байсан. За манай институт байгуулагдаад ингээ 30 жил болж байна. За энэ 30 жилийн хугацаанд мэрэгжлээ хөгжүүлэх, гишүүдээ хөгжүүлэх, за улс орондоо өөрийнхөө мэрэгжлээр дамжуулж хөгжил цэцгэлтэнд нь хувь нэмрээ оруулах талаар бол бас бодиттой ажлуудыг хийсэн байна гэдгийг одоо энэ цаг хугацааны өндөрлөгөөс эргэн харахад бол бодогдож байна. За ингээд Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан гишүүдтэй, нийт нэгтлэн бодогчдод, аудиторуудаа, за хамтран ажилладаг төр, бизнес, мэрэгжлийн сургалтын байгууллагууд бүх хүмүүст баярын ой мэндийг хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.